За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Жуделожи подкастын маань 80 дахь дугаар хүргээр эхэлж байна. За энэ удаагийн дугаарыг оюун дэлгэр болон Мэмэрсүр миний би хөтлөн явуулж байна. За энэ удаагийн дугаараар манай ОЕК нэг сонирхолтой маргааны бэлтгэсэн байгаа. За энэ бол практик дээр бас нэлийн ач холбогдолтой гэж хэлж болно. За Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд бол зээлийн үйл ажиллагаа буюу нөгөө яг ашиг олдог, олон дахин давтагддаг энэ үйл ажиллагаа бол тусгай зөвшөөрөлттэй үйл ажиллагаанд тооцогддог. Гэхдээ мөн үнийн хажуугаар иргэний хуульд бол бас зээлийн гэрээ байгуулж иргэд хоорондоо зээл өгч авч болох талаар мөн зохицуулсан байдаг. За тэгэхээр энэ хоёрын ялгаа, нюанс нь юун дээрээ байна вэ гэдэг ийм сонирхолтой зүйлийг маргааныг танилцуулахаар бэлтгэсэн байна. За ер нь бол одоо нөгөө зээлийн харилцаа бол яг ингээд өдөр тутмын хүмүүсийн амьдралд айгүй түгээмэл харилцаа болсон. Тэгээд ялангуяа нөгөө яг зээлийг эдийн засагтайгаа уяад харуул одоо эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх тусам нөгөө зээлийн чанаргууд л нэмэгддэг. Хүмүүс одоо зээлээ эргэж төлөх чадваргүй болдог ч юм уу. Ингээд тэгэд энэ нь цаашаа сунжирсараа байж байгаа шүүхийн маргаан руу очдог. Ер нь бол энэ зээлийн харилцаа бол одоо эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай. Тэгээд нэг ялангуяа сүүлийн үед бол жил ирэх тусам зээлийн маргаан нэмэгдэж байгаа. Тэгээд нөгөө шүүхийн ерхий зөвлөлөөс нөгөө шүүн засаг ажиллагааны тайлан мэдээ гэж гаргадаг та. Тэнгүүд 25 оныхоо тайлан мэдээг гаргасан байлаа. Тэгээд тэр мэдээллийг нь сонсохоор ер нь ялангуяа банк ба санхүүгийн байгууллагатай холбоотой зээлийн гэрээний маргааны тоо хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна гэдгсэн мэлээ. Тэгээд үүнтэй холбогдуулаад ер нь өнөөдрийн дугаараараа одоо зээлийн гэрээний яг иргэд хооронд байгуулж байгаа энгийн зээлийн гэрээний онцлог нь юу юм? Тэгэд ямар тохиолдолд энэ гэрээ өөр хүчингүй болдог вэ гэдгийг танилцуулъя гэж бодсон байгаа. За тэгээд яг хөө зээлийн харилцаа чинь одоо айгүй олон төрөлжөөд явцдаг. Тухайлбал зээл олгож байгаа нөхөр нь одоо зээлдүүлэгч буюу зээлийг хэн өгж ийнэ гэдгээс хамаарат өөрчлөлтдөг. За жишээлбэл нөгөө тусгай зөвшөөрлөлтөд этгээдүүд гэвэл банк байна, банк ба санхүүгийн байгууллага байна. За ломбард байна. Ломбардыг болохоор нөгөө барьцаалан зээлдэх газар гэж нэрлэдэг яваад байгаа. За тэрнээс гадна энгийн иргэд бол бас өөр хоорондоо зээл өгөх боломжтой. За тэгээд энэ нөгөө хэн зээл өгж байгаа вэ гэдгээс хамаарат тусгай нөхцлүүд үйлчилдэг. Тухайлбал одоо ломбарднаас зээл олгож байгаа бол фидуцийн гэрээ байгуулж болохгүй. Өөрөөр хэлбэл ломбард одоо зээл олгохдоо хүний одоо машин ч юм уу бусад дэд хөрөнгийг өмчлөлтөө шилжүүлэх тийм гэрээ хийж болдоггүй гэх мэтчлийн юм нюансууд бас байдаг. Тэнгүүд иргэд хооронд зээл хийж байгаа бол нөгөө нэмэгдүүлсэн хүү гэд хүүгээс давхар хүү тооцож болдоггүй ч гэдэм юм уу. Иймэрхүү одоо онцгой нөхцлүүд байдаг. За тэрнээс гадна нөгөө шүүхтэр зээлийн хүүг зээлийн алдан торгуулийн хэмжээг өндөр гэж үзсэн тохиолдолд шүүхээс хүчингүй болох хэрэгтэй. Тэр энэ зээлийн гэрээний харилцаа бол одоо иргэний эрх зүйн бусад гэрээ хилцэлтэй харьцуулахад өөрийн гэсэн юм онцлогтой, юм сонирхолтой бас гэрээ байдаг. За тэгээ өнөөдрийн маргааны тухайд гэвэл энэ маргаан маань улсын дээд түвшингээр 2022 оны 4 сарын 28-нд шийдвэрлэгдсэн. За тэгээд ерөнхийдөө бас нөгөө шүүхийн хууль хэрэглээний хувьд ийм шийдэл нь нэгдмэл болчихсон ийм маргаан байгаа. Тэгэхээр энэ маргаантай төсөөтэй одоо үйл баримт төхөхийн маргаануудын шийдэл бол одоо яг энэ маргаантай төсөөтэй байдлаар гарч ирэх боломжтой гэж харагдаж байгаа. За маргааны талуудын тухайд гэвэл хоёр иргэн байгаа. За нэхэмжлэгч маань бол зээлдүүлэгч буюу мөнгө өгсөн тал нь. За хариуцагч маань бол зээлдэгч буюу одоо мөнгө зээлж авсан ийм хоёр иргэний оронд үүссэн маргаан байгаа. За маргааны үйл баримтаа танилцуулах юм бол талууд 2017 оноос эхлээд 2019 оны хооронд нийт 6 удаа зээлийн харилцаанд орсон. За тодорхойлбол зээлдүүлэгчээс зээлдэгчид нийт 6 удаа одоо тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг зээл хэлбэрээр шилжүүлсэн. За ингэхдээ ерөнхийдөө 40 саяас эхлээд 7 сая хүртэлх ийм харилцан адилгүй үнийн дүнгээр нийлбэр дүнгээрээ 160 гаруй сая төгрөгийг бол 168 сая орчим төгрөгийг одоо хүү алдангатайгаа нийлүүлээд зээлсэн байдаг. За тэгээд ерөнхийдөө зээлийн гэрээний хугацаанд бол нийт 6 гэрээний хувьд бол харьцангуй богино хугацаатай зээлсэн байдаг. Одоо 3-6 сарын хугацаатай ч гэдэг юм уу. За тэнгуүтэ тухай бүр хүү нь бол сарын 3%, 8%, 6% энтергээд бас харилцан адилгүй дүнгээр. За тэгээд яг хугацааны эцэст бол зээлдэгч маань одоо нийт зээлийн төлбөрөөс 19 орчим сая төгрөгийн төлөөд үлдсэн одоо төлбөрийг нь төлөөгүй. За тэнгуү зээлдүүлэгч маань шүүхэд хандаад нийт 168 сая 626 мянган төгрөгийг гаргуулах юм хэмжээний шаардлага гаргасан. За талууд зээлийн гэрээнээс гадна 2 барьцааны гэрээ байгуулсан байдаг. Барьцааны гэрээгээрээ 2 ширхэг үйл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаасан байдаг. Тэгэхээр хэмжээний шаардлага маань бол зээлийн үндсэн дүнг гаргуулах, тэгээд барьцаа өрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн юм 2 хэсэгтэй
Гэтэ бүхэлдээ бол нэг л нэхэмжлэх шаардлага гэсэн үг. За тэгээд анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг бол хүчин төгөлдөр бус гэж үздэг байгаа. За ингэхдээ бол энэхүү хилцэл маань яагаад хүчин төгөлдөр бус вэ гэхлээр иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1-8 дахь хэсгийг баримтлаад ерөнхийдөө хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохион этгээдийн зөвшөөрлгүй хийсэн хилцэл гэдэг үндслээр хүчингү болгосон. За энэ хуульд заасан тохиолдолд зохион этгээдийн зөвшөөрлгүй хийсэн хилцэл гэдэг нь хэрвээ зээлийн гэрээг 2-оос дээш ч юм уу олон удаа давтамжтай байгуулж байгаа тохиолдолд зайлшгүй тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх ёстой. Жишээлбэл банк ч юм уу банк бус санхүүгийн байгууллагууд бол дандаа ийм зохих тусгай зөвшөөрлөлтэй байдаг. Тэнгүүд иргэд хооронд байгуулж байгаа зээлийн гэрээний харилцааг бол иргэний хуулийн 281-р зүйлээр зохицуулахдаа нэг удаагийн шинжтэй эсвэл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээ гэдэг байдлаар тодорхойлсон. Тэгэхээр нөгөө зээлийн гэрээ нийт 6 удаа байгуулагдаж ийн гэдэг нь өөрөө нэг удаагийн шинжтэй байх ёстой гэдэг шалгуураа зөрчөөд эсвэргээрээ бүр ингээ байнга ашиг олох зорилготой юм шиг болоо явчихж байгаа. За тэгээд тухай бүрдээ хүү алдаг тооцоод явжсэн учраас ерөнхийдөө бас нөгөө ашиг олох зорилгогүй байх гэдэг урьдчилсан нөхцлүүд үүсгэгдээд ингээд энэ зээлийн гэрээ маань өөрөө ашиг олох зорилготой байнга хийгдэж байгаа. За ийм тохиолдолд бол тусгай зөвшөөрөл авах ёстой. За тэгээд тусгай зөвшөөрлгүй хийсэн учраас энэ гэрээ маань иргэний хуулийн 56-гийн 1-8 заасан зохих этгээдийн зөвшөөрлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хилцэл гэж анхан шатны шүүхт дүгнсэн байдаг. За тэгээд анхан шатны шүүхийн шийдэл нь юу вэ гэхээр за ийм хүчин төгөлдөр бус хилцэл гэж дүгнэгдсэн тохиолдолд талууд бол яг өгсөн авсан зүйлээ анхны хэлбэрээр нь буцаах ёстой. Тэгэхээр нөгөө анх зээлсэн үндсэн зээлийн дүнгээл буцааж өгнө гэсэн үг. Тэрнээс хүү алдан бол бодогдохгүй. За тэгэхээр нэхэмжлийн шаардлага 60 гаруй сая төгрөгөөс 37 сая төгрөгийг нь нэхэмжлэгчид олгоод за үлдсэн 131 сая төгрөгийг нь бол хэрэгсэхгүй болгоод за барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэдэг шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгосон шийдлийг анхан шатны шүүхээс гаргасан байдаг. За тэгээд нэхэмжлийн шаардлагын дээдлэх хэсэг хангадаагүй учраас нэхэмжлэгч маань дав заалдах журмаар гомдол гаргасан. За заалдах шатны шүүхийн хувьд бол шийдэл буюу нэхэмжлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл нь бол анхан шатны шүүхээс зөрүүгүй. Харин хууль хэрэглээний хувьд бага зэрэг зөрүүтэй ийм шийдэл гаргасан. Тодорхойлбол анхан шатны шүүх зээлийн гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хууль заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрлгүй хийсэн буюу 56-гийн 1-8-аар хүчингү болгосон бол дав заалдах шатны шүүх энэ гэрээг 56-гийн 1-1 заасан хууль зөрчсөн хилцэл гэдэг үндслээр хүчингү болгосон байгаа. Тэгэхээр ямар хууль зөрчсөн бэ гэхээр иргэний хуулийн 281-ийн 1 заасан иргэд хоорондын зээлийн гэрээг тодорхойлсон тэр зохицуултыг зөрчсөн байна гэж үзээд хүчингү болгосон. За тэгээд тэрнээс гадна бас иргэний хуулийн хэд хэдэн заалтыг нэмэлтээр ишилж байгаа. За тодорхойлбол 56-гийн 1-10-ыг бас ишилдэг. Энэ заалт маань болохоор дээр дурдсан хүчин төгөлдөр бус хилцлийн үндсэн дээр хийсэн бусад хилцэл бас хүчин төгөлдөр бус болно гэд. Тэгэхээр нөгөө барьцааны гэрээний тухайд авч үзвэл барьцааны гэрээ бол өөрөө бие даасан гэрээ гэхээс илүү зээлийн гэрээг дагаж явдаг. Зээлийн гэрээний үндсэн тэр нэг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хийгддэг. Тэгэхээр ийм бусад гэрээний үндсэн дээр хийгдэж байгаа ийм дагвар маягийн гэрээ. За тэнгууд үндсэн зээлийн гэрээ маань хууль зөрчсөн гэдэг хүчингү болчихж байгаа тохиолдолд түүний үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээ бас хүчин төгөлдөр болдог. За барьцааны гэрээ хүчингү болж ийна гэдэг чинь нөгөө хүмүүс маань барьцааны зүйлээс өөрийн гүйцэтгэлийг хангуулах огт боломжгүй болж байгаа гэсэн үг. За тэгээд эдгээр заалтуудыг улсын дээд шүүхээс дав заалдах шатны шүүхээс ишлээд ерөнхийдөө ийм хууль хэрэглээний хувьд бүрэн болгосон байдлаар өөрчлөлт оруулсан. За тэгээд анхан болон дав заалдах шатны шүүхийн шийдэл нэхэмжлэгч талд дийлэнх хэсэг нь ингээд ач холбогдолгүй байгаа учраас нэхэмжлэгч маань улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан. За улсын дээд шүүхийн хувьд бол анхан болон дав заалдах шатны шүүхийн шийдлийг өөрчлөөгүй. Гэхдээ хууль хэрэглээний тайлбарыг нь илүү дэлгэрүүлсэн байгаа. За тодорхойлбол яг манай иргэний хуулиар бол талууд гэрээний нөхцлөд чөлөөтэй тохирох гэрээний эрх чөлөөний зарчмыг бол хязгаарлаагүй. Гэхдээ иргэний хуулийн 189-ийн 1-р зүйлд бол тодорхой тохиолдолд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг заасан байдаг. За тэгээд хэрвээ ийм тусгай зөвшөөрлөлтөд эрхлэх үйл ажиллагаа байвал зохих зөвшөөрлийг нь заавал авч иж эрхлэх ёстой гэдэг ийм нөхцлүүд байдаг. Тэнгүүд талуудын хооронд байгуулагдсан гэрээ маань өөр тусгай зөвшөөрөл шаардж байгаа ашиг олох зорилготой байнга хийгдэж байгаа хилцэл. За тэгэхээр энэ зөвшөөрлийг аваагүй нь тус гэрээг энэ хүчингү олох гэж үзэх үндслэл болж байна гэж дүгнсэн байна. За тэгээд ерөнхийдөө хууль хэрэглээний тайлбар нь бол ингээд дуусж байна. Тэгээд яг энэ маргааны ач холбогдол нь гэвэл практикт хүмүүс нөгөө нэг
гинтийн шаардлагаар ч юм өөр хоорондоо одоо давтамжтай ингэж мөнгө зээлдэж авах тохиолдлууд байдаг. За тэгээд энэ маань тухайн үед одоо ингээд талууд ингээд чөлөөтэй гэрээ байгуулад байгаа боловч хэрвээ хожим шүүхтэр очивол ингээд хүчингү болох эрсдэлтэй. Үүнээсээ болоод хүүгээ алдангаа барьцааны зүйлээ авч чадахгүй болдог ийм эрсдэл бүхий харилцаах нэ. За маш сонирхолтой ер нь маргаан байна тий. Тэгээд энэ чинь нөгөө практикт айгүй их тохиолддог. Юу гэдэг одоо зээл авлаа өглөө гэдэг дээр зүгээр хүсн нэг нь гэрээгээ байгуулаад зээл авч өгөөл байж ер нь болох юм уу болохгүй юм уу гэдэгтэй холбоотой тий яг сонирхолтой тайлбар хийсэн юм маргаан байлаа гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл дугаарыг минь сонсон та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа эргүүлцгаая. За баяртай.